хизээш дундэршгүй хүсэл зөдөр тэмүүлтэй 760 гаруй залуучуудын хүсэл мөрөөдлийн гүр уссан Камертон 2 шоу өнөөдөр D20-ийн 10 жилийн хойно баяр дээрээс өнөөдрийн дугаар хүрч байна. Хин гэдэг залуу хэрхэн дуулж хүсэл мөрөөдлийнхаа төлөө хэрхэн тэмцэж байгаа гайхамшигыг үзэж та бүхэн зөвхөн Камертон 2 шоунаас үзэх боломжтой. Ингээд үзэгчдээ Камертон 2 шоундоо тавтай морил. Өдөр өдрийн наран элчээ харамгүй харилсаар харин авиаснуудны манцува арараасаа үргэлжилсээр байна. Камертон 2 шоуны 1-р шатны шалгаруулалтын 15 дахь дугаарын салхийг хагалахаар 298 дугаартай Чингүн тайзнаа гарахад бэлэн болжээ. Хэд настай лээ? 10 сарын өмнө 15 ирсэн. Сарын өмнө 15 ирсэн. Ямар гоё юм бэ? Манай ээж өөрөлт юм жил оруулсан. Ангийнхан бол бүгд мэдчихэж байгаа. Багш нар бүгд мэдчихэж байгаа. Гэрийн бүгд мэдчихэж байгаа. Ангийнхандаа нэг сайн хэлж билээг байгаа. Тэгэл дараа тэнцнийгаа дараа л тэнцүүл хэлэх байна. За би чамд ямж гэсэн за. Яс итгэн үү орчиж байна. Орхоо байхаа гэсэн хэрэгтэй. За ямар дуутай ирсэн? Би гэсэн өвлийн дуу гэдэг. За. Та зөрөгтэй. Удаан хүлээсэн цасан ширхий нэг л өглөө орчих юм. Ухаангүй хайртай чамда би нэг л сониндасчих юм. Улсын оргол цасан мөсөр цагаан өнгөр хорвогчимч удахгүй онсойлогдох мөчрнэ. Хүйтэн жавар өдөөс үлээж өвлийн ойлрол цаана хитүүч. Хөрхөн чамда хэлэх үг минь очих замда дачих би. Хөвөн золон цасан ширхэг сарны болгоод чамд өгөн чи миний цасан охин чамаага хөтлөө цасан дундуур шинхэн мөрөө гаргангүй хайрынхаа халуун элчэнд хоёулаа дарахгүй. Жавартулсан хөрхөн газар чин жаахан чамайг чимэх юм. Миний сэтгэлийг чи ямар ихээр тоглуулан хайлуулна вэ? Чи. За. Чингүнээ ахынд хөөхөн дуулд юм байна шүү дээ. Ахынд 15 настай тий. Би л 15 настай чам шиг ийм хөөхөн дуулдаг байгаагүй. Энэ Камертон 2 шоунд минь бол багдана. Хоолойч. Нас чинь болвол яг айгүй л 15 хүрсэн дээ. Чи насн дээр бол ах нар ч гэсэн бас байхдаа аль болохоор том өөрийгөө залуу юм шиг бодоод байдаг байхгүй. Гэтэ ахын дүүгийн хоолой бол яг суугааг байна. Эндөө яг хүүхдэрээ цангинаа л байна. Тэгэхээр нь бол чи энэ шоуных бол биш энэ шоуных. Тэр нөгөө нэг өөр хүүхдүүдийн шоу моо талаас тэнд бол бас хөөрхөн байсан байж болохоор. Айгуу тийм чөлөөтөд болж байна. Эвтэйхэн. Тэгэхээр хүүгээ сонсоход их сонсголонтой. Ямар хөөрхөн эвтэйхэнд болж байна. Тэгээд их гоё хэмжээтэй бас өөрийн хэмжээ ритм аягаа ингээд аваад дараагийн мөр урахтаа яг хэмжээндээ ингээд барьж орж чадчих. Энэ бас их давуу тал. За. Би нэг бас нэг бодол байдаг юм аа. Тийм ээ? Бой бэнд гэдэг чинь бой гэдэг чинь одоо яг 15 6 насны хүүхдүүд шүү дээ. Тийм учраас бой бэнд гэж нэрлсэн юм чинь ягаад нэг юм хөөрхөн цангилсан гоё хоолойтой. Ягаад гэх юм бол чамд хүний хайрыг татах. Тийм ээ? Хүн чамайг хайрлах. Химэлээ? Чингүн. Чингүнэ гэж яг чиний үе октод. Тэгэхээр байна. Тэгдэгөө. Тэгдэг. Тэгэхээр харагдаад байна. Яг над шиг л би яг 15 таа. Тэгээд чиний дуулж байгаа чинь чингүнэ юм гэдэг тоохгүй дуулаад байгаа. Тийм. Яг их цантад болж. Өөрийгөө мэдэрсэн. Тэг мэдэрсэн. Хаан гэдэг үсмэр хоолойн хөр хаан аягүй дуулж. Тэгээ яа одоо би ямар дуулж байгаа бол наваа шоолж байгаа бол яаж байгаа гэсэн маягтай дуулж байгаа байхгүй. Тэрс нэг тийм бодол байгаа. За ганагас. Би тэнцүүлмээр. За би бас 2 дугаар шатнд харъя гэж бодож байна. Уучлаарай би тэнцэлж байгаа. Чингүнээ би чамайг тэнцүүлнэ. За Камертон шоунда тавтай морил Чингүнэ. За 2 дугаар шатнд маш амжилттай болцоо. Хим үлээж байж юм байна. За яа. За. Би чамд хэлсэн бэ? За 2 дахь шатны чамд гэсэн. За энийг оюуч бурхны хажууд ажиллаж байгаа. За.
Биедэж баймгүй зээлхэн хоолойтой манай шоуны бяцхан оролцогчдын нэг болох Чингүү маань энэ өдрийн шоуны салхийг амжилттай хаглаж дараачийн оролцогч залуустаа урам зориг өглөө. Харин дараагийн оролцогчид болох 64, 288, 290, 338 дугаартай залуус шүүгчдийн өмнө юу чадхаа харуулах мөч ирсэн байна. Шоуг юу гэж бодож байна? Юу н гоё шоу. Тийм ээ гоё шоу. За ямар дуутай ярив? Эмзэгдэл бай. Эмзэгдэл бай. За. Би мартах гээд зүрхэн тэврэнд энэ л хайраа мөнхийн үрдэн гэж бодсон гэвч үнэндээ чиний сэтгэл. Тэгэхээр дуучид хамгийн гол юм болохоор тэр химжээ аюул чухал гэдэг. Тэгээд тэр өөрийнхөө хоолойг гоё гаргах, тэр өөрийн гэсэн онцлогтой нуглаанууд, хэлбэрүүдийг гаргах аюул тийм хэрэгтэй онцлогуд байдаг л та. Тэг чи аюул хөнгө алдж гин. Тэгэл тэр хоолойны шилжилтүүч аюул контрол муутай, удирдлага муутай. Яг л нөгөө рүүний хэлдгээл нөгөө жолоочгүй машин шиг яваад байгаа. Надад бол чиний дуусч бол таалагдсан. Гэтэ 3 өгөө 1 тим гэдэг хариулттай. Ясны баярлаа. За. Баярлалаа л дээ. Нэвтрүүлгийн ерөнхий гэмтлэгч шопингийн гайхамшигтай Max Mall. За. Ямар дуутай ярив? Мартагд шиг намар киноны хоёр найзуудаа сана гээ. За. Их шиг дуутай мөчөө нэг хөвлөн ургах нарны өнгөтэй дурлах хайрын илчтэй. Нэгмэрж байгаа. Би одоо би чи 33 настай. Тэгэхээр би нэг 33 шиг намрыг л ямарчсан үдцэн л илээцсэн хүн гэсэн үг шүү дээ. Тэндээс надад сэтгэлд минь үлдээгүй мартагдсан намар зөндөө. Би сая чиний дуулсан юунаас мартагдчихгүй намар ш. Мартагдсан юу болоод өнгөрсгөө юм тэр намар юу би юу ийдсэн. Тэгэхээр тийм л мэдрэмж авлаа. За ингээд өгнөх үү? За ингээд миний хувьд бол үгүй. За би үгүй гэж байна. Уучлаарай. Үгүй. За уучлаарай. Нэвтрүүлгийн нэгэнтгэгч Sound of Mongolia. Сувисийнх нь биш үү? Тэ? За менежмент. Ургийн менежмент. За шоуныхаа шагналынхаа сан мэдж байгаа. Сонссон. Хэд гэнэ үү? Жилийн 150 сая гэрээ. Жилийн. Зөв. Зөв. Яг л менежер мэж ярьж байна. Цаашаа өсөөд үрзэл явах боломжтой. За тэгээ менежментийн ангийн хувьд чи энийг юу гэж бодож байна? Ерөнхийдөө бол камертай шоу маань Монголын соёл урлагийн зах зээлд цаг үе олсон шоу болсон баха гэж бодож байна. Ерөнхийдөө ийм бидний үеийн одоо ийм залуучуудын одоо ийм бой банд өнөөдрийн Монголын соёл урлагийн зах зээлд бас баг зэрэг дутагдаад байгаа. Тэгээ энэ орон зайг нөхөхийн тулд энэ шоу маань явагдаж байгаа. Тэгээ цаг үеийг олсон шоу. Үр дүнгийн хувьд. Үр дүнгийн хувьд үү? За үр дүнгийн хувьд би одоо сайн хэлж мэдэхгүй байна. За тэгвэл би чамд арай төхөлж өгье. Нэг шинээр гарч байгаа нэг хамтлаг. Одоо энэс гарна. Магадгүй чи тэрний нэг гишүүн болж болно. 4 хүнтэй. За тэгэхээр нэг шинэ хамтлагт жилийн 150 сая төгрөг төсвөлөд өгчөж штэ энэ чинь ерөөсөө тий. За энэ мөнгөнд та нарт тааруулаад өөрсдөө нам аваатхаа гэдэг чаа. Тэгэхээр энэ мөнгө ер нь нэг хамтлаг жилийн хугацаанд хэрэглэхэд ер нь энэ хэр зэрэг одоо амжилтанд хүргэх одоо гүүр вэ? За ерөнхийдөө бол би бол хангалттай гэж бодож байгаа. Зүгээр 150 сая төгрөгийг үрээл тэр чинь ямар ч үр дүнгүй 150 сая төгрөг болохгүй шүү. Мэдээж уран бүтээл төрийн CD гаргах бах, клип гаргах бах, бичлэгэнд орно. Тэгснийхаа уран бүтээлээ төрснийхэн дараа тэр маань дараачийн шатандаа үр өгөөж өгч эхлэх бах. Тэгээ зөвхөн 150 сая маань жилдээ ингээд уран бүтээл төрөө дуусахгүй. Тэрнээсээ цааш нь 150-аас гадна өөрсдөө ч ихсэн бас үр ашигаа бас тухайн зах зээлээс бас хамсаж амжих байх гэж би байна. За ямар дуутай ярьсан? За би Байцтагийн улаан сарна гэдэг. Өнгөт орчлонгийн түмэн цэцгээс өөрийн дуртай улаан сарна зүг зүгийн олон охидос зүгээр би чамдан энэ улаан сарна. Миний хувьд яг та айгүй элен далангүйн бас тайзан дээр ийм элен далангуй өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийгөө мэддэг тийм хүн чинь бас
өөрт юмаа хийснийгээ дараа өөртөө маш их итгэлтэй болно. Итгэлтэй болно гэдэг маань маш асар хийж чадна гэсэн үг л дээ. Тийм сайхан чанар чамаас харагдлаа. Дууны сонголт бол жоохон буруу байлаа. Чи айгүй гоё тийм лектор маягаар тийм илтгэл бол гоё тавьд юм шиг байна уу? Дуулах чинь таалагдсан байна дуучлаа. За би өмнө. За ингээд уучлаа. 3 үг болчихлоо. За амжилтсэ. Нэвтрүүлгийн ерөнхий гэмтгэгч шопингийн гайхамшигтай Максмол. Зуны өглөөний нараа улаан тусчин дээрвсэн зузган жахан орхион сургуулийн босоо галгасан суртгив шиг өнгөрсөн 10 жилийн дараа Бидний одоо ирээдүйд гарах гэдэг энэ хамтлагийн хэмжээнд аханд арай хүрэхээр дуулж чадсангүй. Шууд үнэлтэй хэлж аханд чи тэнцэхгүй. Тэнцэхгүй. За тэнцэхгүй. Тэнцэнгүй. За. Хүсэл мөрөөдөлдөө хурцлагдсан ирсэн шоунд оролцогч залуустаа амжилт хүсье. Энэ бол төгсгөл биш шүү залуусаа. Та бүхэн сонгосон мэрэгчлэрээ заавал амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Харин одоо 56 дугаартай оролцогч маань шүүгчдийн өмнө юу чадхаа харуулах цаг болсон байна. Хамтар шоу чинь хүсэл мөрөөдөл байж чадах. ер нь орж байгаа зорилго нь бас хүсэл мөрөөдөл нэг гэсэн байна. Ямар дуутай ярив? Ямар дуутай ярьсан? Хайрын ургам. За. Сэтгэлдээ нартаа яваа нэг. Өлбүр тэгээд чи харахад цог золбоогүй юм байна. Жохон юутай орж ирээд ийм шоунд ингэж орж ирээд чи 724 залуутай өрсөлдөж шүү дээ. Тэгж чи тэдний 4-ийн 1 нь л болох гэж байхад яаж ч юм ийм байж чинь бид нар тэнцвүүлэх юм бэ? Заагүй. Заагүй. Шүүгчнэр амар хатаа уусна. Хатаа нэ. Тэр дундаа хин хатаа юм. За миний үзсэн бол өөрөөс хангаж өдрөлт байгаа шиг шүү дээ. Өдрөлт байгаа шиг шүү. Өдрөлт байгаа шүү. Харин дараагийн оролцогч бол дуулсан дуутай, дуунд дуртай 292 дугаартай Тэнүүн бүлэг. За нэг дуу бол бичүүлж ирсэн байна шүү дээ. За дуу бичүүлэх нь чамд ямар сэтгэл төрөв? Анхудаа бичүүлсэн нэг. Анхудаа. За яаж юм ямар сэтгэл төрж ирсэн? Тэг яг хуу тэр үед нөгөө аавынхаа санаачлагаар аавынхаа дэмжлэгтэйгээр нэг лент настай тэр хүний дууг. Тэгээд дуулаад гис маад ирдэг байсан аахгүй. Тэгээд ахын дүүнийг дуулчихгүй даа гэд. Нямд өрж өгөх байхгүй тийм. Тэгээд санал тавил. Тэгээд би нэг 20 минут очиж үзээл тэгэл. Тэгээ ямар сэтгэл төрж ин ингээ бичлэг хийлгээл ингээ дараа нь сонсоол чи юу гэж бодсон? Дараа нь сонсоод бол айгу гоё сэтгэл төрж өсөн. Хүмүүс айгу гоё хүлээж авч исэн гэж боддتي. За чи тэгээд ямар дуутай ярьсан гинэ? Би номинтас тамтлагийн дурлалт бие За. Хинтэвчэр хамидэхгүйч дурлалын амтыг хүсчил явлаа да сэтгэл татам хайраа хайж явахдаа үдшээр чамайг харсансан хизээч би дурлалт яраагүй хэний ч өмнө уярж суугаагүй хайрын харцанд чин зэмлүүлээгүй халуун зүрх минь шаналаагүй бүлэхэн булбрахан оруулыг чин үнсгсэн бүхнээ зориулах сэтгэлийг чин мэдрэгсэн дулаахан даруухан нүдийг чин харахсан дурлмар хайралмар царайг чин ширтгсэн учрах За. За чиний одоо саний дуулалт чиний байгаа байдалд ерөөс тохирохгүй байхгүй. Чи ч сая яг ганц анзаар гэж байгаа юм. Гараа ингээ бариад тэгээ нөө багштай асуугдож байгаа нэг сурагч өгч чиг байгаад байгаа. Чи сая дуу дуулсан шүү дээ тий. Чиний хоолойч гоё байна. Чи яг өөрт юм итгэлгүй байна. ерөөсөө ингэж нөгөө яг юм энэ л миний хамгийн ерөөсөө нэг нь хамраад итгэлтэй байл. Чи юуны чиглэлээр сурж байна? Би одоо хууч мэрэгчлэр сурч байна. Яг л багштайгаа ярилцж байгаа, багштай асууж байгаа оюутан шиг л
дуулчих. Ийм гоё дуулаад, ийм гоё хоолойтой байж. За тэгээ тэрийг мэджин гэдэг чи аягүй сайн. Биш энийг л бэлдсэн. Тэр одоо энэ өөрийнхөө дутагдлаа мэджин гэж хэлсэн. За хоолой бол бас эвлэхээ. Тийм амар гоё юм алга. Уламд илүү одоо уулын бүр ингээл баг номын таснаас илүү өөр хэлбэрээр тий. Ингээл дуулсан бол илүү бүр гоё сонирхолтой байх байлаа. Яг л адилхан харин тэр ч хөрөхгүй дуулж байна. Гана. Ямар Миний хувьд бол чиний хоолойг би өөрөө яг чамархуу хоолойтой л да. Тембрийн хувьд. Тийм болохоор чи бол бас сайн дуулж магадгүй санагдав. Тэр үлдээ хэлэх юм. За тэгээ. За би хувьдаа тэнцвэлч. Тэгээ урлагийн их гоё тийм чөлөөтэй, элен далангуу тийм байх хэвээр. Яг тийм нуруугаа үүрээд эсвэл юм багштай амар дуу дуулахтай юм уйтгартай байж болохгүй. Маш гоё аз жаргалтай дуулж ийж хүмүүс дуу хуураар аз жаргал бэлгэлдэг. Уус энэ урлаг нь өөрөө тийм учиртай. Тэгээ би бас чамаа 2 дугаар шатанд харъя гэж бодож байна. давсгүй хоол шиг юм шиг жоохон дутуудсан ч би тийм байгаад байна. Ийм нөхцөлөөр ихэвчлэн бид нар тиймрүүл явуулчих гээд байгаа юм байна. Яг тэрнтэй адилхан жоохон сэтгэл дундуур би чамд тийм л. За 3 хүн тимчтэй. За камертай 2 шоундаа тавтай мөр. За, хоёрыг юу карт ирчих тэнийг буугаад хэмжигчтэй сюрприз авах юм. За, Sound of Mongolia-гийн карт ирсэн байна. Тийм энэ бол камертай шоуны эхний шатанд тэнцсэн гэрчилгээ. Тэ? Би тэгээд зөвлөмж өгнөд бол гүнгөрөөд бурхны хажууд тавьчих гэж хэлээд байна шүү дээ. Тэгээд тэгэх юм бол дараагийнхаа шатанд орчих юм лээ, тэ? Үзснээ шашин бүх юмыг үзье. Тийм. За, бэлтгэл бол сайн харагдсан тийм учраас ингээл орсон. Шүүгчнэр чамайг их давал явж байгаа сэтгэл. Их дүүр юм. Яг зарим нэг жоо дутаа Тэжвэ. Тийм. Магадгүй чи тэнцээд энэ картыг өрөөдөөс чи өчнөө хөвгдөл бомбнууд болчтой. Одоо яах вэ? Чи найз охинтой болчтой. Одоо тэгээ бүгдэнд нь дахиад нөгөө төлөөлч. За тэгэл хоёрдугаар шатн дээр шатаа их тусам чиний бомбнууд чи маш их болох болтой. За баяртай. Хоёрдугаар шатн дээр болцоо. За амжилт. Ихгэлээ сайн хэрэгэ. За би шаар. Шүүгчдийн өгсөн зөвлөгөө шүүмжийг дараагийн шатанда заавал биелүүлж өөрийгөө нээж ирээрэй. Санан бодон заавал биелүүлэн шүү. Амжилт хүсье. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч залуусын анхны брэнд Dihor. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. Sound of Mongolia. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч Sound of Mongolia. Залуусын анхны брэнд Dihor. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. Авьяаснуудны манд цуваа үргэлжилсээр л байна. 301 дугаартай ганц улман ээлж нь аль хэдийнэ ирсэн байна. За хизээрээс дуулахаар бол ер нь бол багасаа туулаад ер нь дуулт өмчөж бас байдаг л байхгүй. Тэгэхдээ энэ шоунд орох болтлоо бүр ингээд хэлдээд яг чутаар гараал яг зарлалтай хүчнээс хойш өөрийнхөө хэмжээнд үлдэж юм л да. Ер нь бол ар гэрээс бол дэмжиж байгаа. Оролцох хүсэлтэй байгааг мэдээд маш эргээр найз нөхдөж бааз цуг явж бүртгүүлээд ер нь их дэмжиж байгаа шүү. Ганц мөнгө шүү дээ. Нэг күүгээр илүү юу гэж хэлэх вэ? Юм аа л ажиллах юм да. Тийм үү. Чамаа гэрчээ цаан тийм ээ. За амжилтсаа. За лимон мөн очиж шүүгчнэр гисэлдэг нэг юм да. Сайн байна. За ямар дутаарс. Халуун сэтгэл. За сайхан. Итгэл сайхан хань минь дэргэж танараа дутж амнаа би ивэж хайрлах ээж минь байгаач танийгаа зүйлээд байх юм алтан нараа нэлж элчви мэд санагднаа 15-ны саран гилэж гэрэлгүй имэр бодогдноо алтан нараа нэлж элчви мэд санагднаа 15
15-ны саран илэж гэрэлгүй хэмээр бодогдноо. За. Гөрхөл биш чи. Гой дууч. Өрхөн мэдэмжтэй. Төгссөн юм уу сурж байгаа юм уу? Хаан сурж байна? Тийсний холбооны сургууль. Тийстэй? Өөх. Ганц холбон тий? Чи морин өөрийг ямар төвшөнд дарж идэх вэ? Зүгээр юм уу? Эсвэл хөөхөнд дарчих уу? Хотын дуу дээр дарах уу? Гэхдээ ер нь бол тоглоно шүү. Хаан сурсан. Морин өөрөө хаан сурсан. Арангаад. Таалагдлаа. Дуулж байгаа чи сайхан дуулд юм байна. Чи яг өөрөө гоё дуулд юм байна. Тэгээд бас тодорхой хэмжээнд өөрийгөө боловсруулж морин хуур гитар тоглож хөгжлийн боловсрлоо багасаа дээшлүүлсэн гэдэг бол бас бахархав штэ. Би чамд их баярлж байна. Ганжа. За, миний хувьд хэм бол наад чинь дуулахад хэцүү дуу боловч чи айгүй эвтэйхэн болгоод дуулчлаа. Яг дууч хүнээс юу шаардах хэрэгтэй юм бэ гэхээр бүтэн хоолой шаарддаг. Айгүй хэцүү. Ялангуяа одоо энэ бой бэнд дээр бол зовдгийн шүү дээ. Тийм учраас тэр бүтэн хоолой гаргахын тулд чадaltaй байх хэрэгтэй. Тэр чамд алга. Баа. За шууд өгөлт явчих. Мэддэг гэсэн. Би тийм гинэ. Тийм. За би хоёрдугаар шатанд оруулнаа. За тэгвэл Камертон шоунда урагшаа. Амжилтсэ. За баярлалаа. Үнэхээр чи шүүгчдийн аман гэсэлтэйг нь хорогдуулж чадлаа те. Чи үнэхээр нэр юм аа. Алтан наран элэж элчгүй мэд санагдана. Сэтгэл төрөө Сэтгэл бас өндөр байна. Өмчсөн тэнцчлээ. Баярын бүтээд очиж байна. За, хоёрдугаар шатн дээр үзье. Үзтсэ. Дуучин болгочийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн 255 69 317 343 дугаартай залуусын ээлж ирлээ. Камертон 2 шоу бол миний амьдралын мөрөөдлийн нэг хэсэг. Одоо манай ууна чи юу вэ? Одоо өсч идэг. Өсч идэг. Тэгээд өсөөл өмнө нээсэн даа. За, хоёрдугаар шатн дээр үзтсэ. Хараа. Ямар дуутай байлаа? За. За, ахын дөө чиний над дуусан дуу чинь чи зургатаа гараад бидний зөв хийсэн байна гэж. Айгүй үлбэр сулбар тэгээд өөртөө итгэлгүй ямар ч тийм байхгүй. Ахын дүү үстэхтэй их гоё харагдаж шүү. Тэг үсээ их гоё амьдсан юм биш. Шинэ үстэй. За ахын дүү дүгнэлттэй хэл ахын дүү тэнцэхгүй нэ. Нэвтрүүлгийн ерөнхий гэнэтгэгч шопингийн гайхамшигтай Макс Молл. Цагаанд алт мөнгөний дарахыг гэдэг юм байна те. Маш гоё нарийн ажил те. Өстой гоё байна. Чи удмын гарын үедээ юу зүгээр сурсан уу? Ер нь удмын л гэж бодсон л да. Хэдэн жил дарах яаж байгаа? 6 жил. Танай авч айл нүтг юм бэ? Арга. Дахны ажил үнэхээр гоё ажил шүү. За ямар дуутай ярив? Камертон шивний хөвс. Шивний хөвс. За чи сайн дуулаа шүү. За. Өдөржин хамтдаа зугаасан өдрийн нармэ өглөө болтол үлээгээ таун гэж дуулаад байгаа. Тэрнээс нөгөө өдөржин хамтдаа зугаасан өдрийн нарам ингэж дуулаад. Яг нөгөө шил алт мөнгөний дахаар яг жиг зөгтөг шүү дээ. Тийм биш ингээд нэг дайли зөхөөл нэг чанга зөхөөл ингэ яваад байгаа гэсэн үг. Дүгн шууд дүгнж хэлэхэд бол уучлаарай. Би уу. За дүгнэлтээ эхлэе. Чамд хэлэх зөвлөгөө байна. Би үгүй лээ. Зөвлөгөө. Окей. За би үгүй гэж байна. Би бас үгүй гэж байна. Нэвтрүүлгийн ерөнхий гэнэтгэгч шопингийн гайхамшигтай Макс Молл. Нүдэнээс нян хивзэнч нурчин сэтгэлээс холдохгүй нүцгэн гараа нулимсан арчиж чиний үг зүрхнээс гарахгүй гэрлэн асан хэсэг суулаа гимгүй өөрийгөө мөрөвдлөө. Яг өөрөөрөө дуусна уу? Эсвэл зүгээр нэг хитрхийн нямбалч уу? Өөрөөрөө дуусна уу? Ихэд л хүч муутай суул дуулах юм. Зөвхөн өөртөө зориулж дуулаад их шиг санагдлаа. Чамд сар өрөхгүй хугацаа байгаа. За 14 хоног л байгаа. Энэ хугацаанд өөрийнхөө хоолойг тийг задлж бэлдэж чадах уу?
За миний хувьд чи тэнцсэн гэж би бодож байна. Би тэнцүүлчмээр л тэнцсэн гэж бодож байна. За би үгүй гэж байна. За би бас үгүй гэж байна. За ингээд 2-2-оор ингээд тэнцчих хэрэг манай. Одоо ерөнхий шүүрч болох манай хамтын ахлагч Болдоо маань шийдвэр гаргаж байгаа. За. Яг чиний хоолой болохоор зүгээр л энгийн сонсогч хүний эвтэйхэн дуулдаг хоолой. Яг дуучин болоод бой бэнд хамтдаа өөрөө уран бүтээл хийгээд явъя гэхээр яг энэ хоолой бол тайзнаар сая хэцүүлсэх л доо. Яг тийм гой сонсогдохгүй баг. Тийм учраас миний хувьд бол үгүй гэсэн хариултыг өгч. За ямар ч ирсэнд их баярлалаа. За тэнцсэнгүй. За. Нэвтрүүлгийн нэгэн сэтгэгч Sound of Mongolia. Створинг сурах юм биш тахын дүү тий. За ямар дуутай ирсэн? Юу хавгагийн хайрын За амжилт хүсье. Дурлал гэж ухам юу вэ? Дуулах дуунаас минь сонсооч өөрөө учирч тогтолж үзээч үнэндээ бит Яса. Өөрөө жиг үзчихэж шнаа өнгөнөөсөө. Сая ингээд чи нэг Чамд доороос ихч арай өндөрдөг гэж. За нэг доороос ихтэй нэг явдаа. Жохон доороос. Сая ихсэн өнгөнөөс жохон доороос. Унтах нойр минь хуулж ич өөр шөнийн завсраар сайранда өөртөө би хаяхан сэтгэл дотроо ярилцдаг. Ахын дуу сайхан дуучдыг сонсож тэдний дууг сонсож баясаж гуньгаа хуваалцж яваарай за. За миний хувьд бол тэнцэхгүй гэж. Миний хувьд тэнцсэнгүй ах. Тэнцсэнгүй. Ер нь тэнц. За ингээд. Баярлалаа. Одоо бүгдээрээ 327 дугаартай оролцогчийн дуулалтыг хамтдаа харцгаая. Би ч өөрөө камертаа хамтлаг гişүн гэж тооцолж хэм бэ? Ибаа ахын болоотой ч юм уу жоохон төстөж магтгүй. Саржилэр бодогдох түүний минь царай. Өөрийгөө хөсөл мөрөөдлийн төлөөл орсонтой өөрийгөө нээж харуулъя гэсэн үгнээс. За шүүгчнэр чиний хувьд ширүүн байх болов зүүлэн байх болов юу гэж бодож байна? За тэгээ өөрсдөө шүүхэлхтэй. За өөрсдөө шүүх. Тэгвэл шүүгчдийг чи шүүн гэвэл шүүх үү? За ямар дуутай ирсэн? Камертаа бүхэн шивнэх хүс. Шивнэх хүс. За дуулчих. Өдөржин хамтаа зугаасан өдрийн армын өглөө болтол хүлээгээ. За манай хамтлагийн гинэ манай энэ шоуны гол зорилго гэх юм бол зүгээр дуулдаг хүүхдийг шалгаруулж авъя гэсэн юм биш. Дуулдаг хүүхдээс бүр дуучин хүнийг шалгаруулж авъя гэсэн. Ахын дуу дуулдаг хүүхд байна. Тийм учраас шууд дүгнэлтээ хэлчихэд үгүй. Ганаатай санал нэг байна үгүй. За үгүй. Баярлалаа ганжуулаа мэдээ. Тэнцэхгүй гэсэн мэдээтэй камертон хоёрын тайзнаас бууж ирсэн нэгнийгээ харсан бусад оролцогчид битүүхэндээ сандарч багахан айдастай өөрсдийн ээлжээ хүлээсээр 302 дугаартай оролцогч нэргүй харин ямар хариутай гарч ирэх болоо. Тэнгэр хэрэгс чамайг юу гэж камертаа хоёр шоунд ор гэж юм. Ер нь бол өнөөдөр бараг энэ жилийн бараг хамгийн эрт сервисэн өглөө баха. Оо тийм үү? За балжин нэг дашны нэргүүтэй өдөр юм байна шүү дээ. Дуулах туртай. Тэгээд туртай учраас бас хайртай шүтдэг хамтлагийнхаа нөхөр шоунд бас оролцоод үзье. Үйтэн гэхтэйгээ бас өөрийгөө одоо бас цариуд үзье гэсэн үтнээс оролцсон байгаа. Шүүгчнэр маш шудраг шүүгүүл чамд ирсэн санагдав. Тэгнийж бодохгүй. Маа нэг дүү бас дуу хипхоп дуу зохиод тийм тэгээд тийнийхэн тахилтын ер нь голцоод болдог. Ганцхан удаа усмар байна. Ганцхан удаа усмар байна. Камертаа шоунд оролцсон уу? За тий. За. За манай нэргүүчин хэдгээр хүрсэн оюутан билээ? 4-р хүрсэн оюутан. Энэ жил төгсөх юм уу юу? За их олон шагнал урамшуулалттай мундаг юм биш дээ. Алтан сарна тэргүүний сурагч. Энэ наалаалагч. Нийгмийн юу гэсэн үг юм? 2011 оны ямар шагнал авсан? Нийгмийн ардчлал оюутны холбоо гэж байна. Нийгмийн ардчлал Тийм. Саараа идэвхтэй чи юм бэ? За ямар дуутай ирсэн гэдэг үү? 4 цагийн залга. За. Даадыг. Алсын улас зэхэрдэг уньяат хат аягтай тарагнаас яргыг үнэртэнэ I
За баярлалаа. Юу яа? Чи удаан дууд бол чаддгүй юм биш шүү дээ. Хурдан дуу байна уу? Хурдан дуу. Нулимса арч охин минь битгий улаач наалухаар чи нэмсэглэнэ алтан наран чамлуу мишэж аргадан дуулахыг сонсорой хүсэл мөрөөдлөө битгий орхиорой хайр дурлал забал чамд ирнэ хүлээсэн учрыг авчирна хязгааргүй хайранд За. За миний хувьд гэх юм бол нэг гоё сайхан одоо магтах үг гэх юм бол яг хуу чи бол мэдээж дуулах сонирхолтой хөдөлгөтэй өдий зэрэгтэй дуулж ин гэдэг бол маш сайн. Айгүй гоё дуулж байна. Магтах тийм өчүүхэн ч юу алга. Чи энэ хүүхдүүдээс илүү л байх хэвээр. Илүү гэдэг чинь бид нар харах хэвээр. Чи харуулах хэвээр. Чи илүү байж чадсангүй. Шууд дүгнэлэх үү? Танаас өөр Ахантаа чи 22 настай юм тий. 22 настай хүн бол одоо энд 15 настай 15 дөнгөж сайхан хүрх одоо хэдэн сараар хүрэх гэж байгаа тийм хүмүүс байгаа л да ганцны хүмүүс. Тэр хүүхдүүд 15 16 настай хүүхдүүдээс ялгахдаггүй дуулчлаа. Уг нь 22 настай бас өөрийгөө хөгжүүлвэл бас тодорхой хугацаа л байх хэвэл да. Хоолооноос ч би 22 настай хүнээс гарах хэмжээний хоолоо сонссонгүй. Хоолойны чи өнгө угаасаа төрмөл тийм өөрөж байгалийн чи онцлог юм байна л да. За миний хувьд бол за тэнцвэл. Тэнцвэл. За. Хоёрдугаар шатны хэмжээний тэнцвэлт гэж ойлгоо. Би бас тэгж байна. Гэхдээ хоёрдугаар шатаа яаж даах вэ мэдэхгүй юм байдаг хоолой. Зүгээр левлэгэн дуулж гин. Тийм л. Тэгэхээр тийм үү үгүй юу? Тийм. Гол нь тэгээд яаж чи бусдаас ялгарх вэ гэдэг чинь би түрүүн санаагаа хэлсэн. Чи ерөөсөө ялгарч чадахгүй байгаа байхгүй юу? Чамтай адилхан ийм хүүхэд заримдаа тэнцсэн юм. Тэгээд тэнцсэн яг ийм хоолойтой хүүхэд нэлээд хэд байгаа байхгүй юу? Тэгэхээр чи хоёрдугаар шатанд яг тэднээс юугаар ялгах юм гэдгийг л нэг бол та нар бүгдээрээ хоёрдугаар шатанд тасагдана. Үгүй болвол үлдэнэ. Хоёрдугаар шатн дээр үлдэх юм бол цаашаа 3 4-гээд явхад бол бас нэлээд болцоотой. Нэг хоёрдугаар шат бол маш хүнд баг. Тэгэхээр тэнцвэлээ. За би бол үгүй гэдэг байр суурин дээр байгаа. За анхаараа за. За ингээд камертай шоунда тавтамаар 2-р шатн дээр уулзъя. За. За баярлалаа. За тэгэхээр шинэ юм байна. За ката үзэгчтэй байна. Энэ бол дараагийн шатанд орох эрхэм бичиг. Тийм. Дуурчин бол аюу тийм хариуцлага өндөртэй. Тийм өөртөө аюу тийм асар том зорилготой байх хэрэгтэй л гэж боддог. Бусдаас ерөөсөө тийм өрмөц юм алгаал гэж юм. Тэгээ наа чиг юм зүгээр нэг энгийн хоолоогоор ингээд эвлэхэн болцсон хүмүүс байгаа учраас хоёрдугаар шатнд одоо бусдаас тийм өрмөц юм нэг юм гаргаарай л гэж байна. За тийм үү тийм. Сасны ширхэг бүх юм тийм өөр өөр байд. Тэрнтэй хүн болгон бас өөр өөр байд. Тэр дундаас чи өөр байх гэсэн нь тэр бусад хүмүүсээс арай юугаар онцгой вэ гэдэг юм а. Хоёрдугаар шатнд чи хин бэ гэдгийг харуулаарай. За. Тэгээ мэдээж үгчтэй юу гэж хэлмээр байна. Хоёрдугаар шатнд мэдээж одоо өөр ч хэлснээр бусдаас өрмөц байж хоёрдугаар шатнд тэмцэж ерөн цаашдаа амжилт үзүүлнэ гэж л бодож байна. За амжилт хүсье. Хоёрдугаар шатн дээр уулзъя. Шоунаас шалгарч үлдэх шилдэг 4 залуугийн нэгт багтаж өөрийн хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд нэг алхам урагшаа амжилттай алхсан нэргүй чамд баяр хүргэе. Үзэгчдээ Камертон 2 шоу нэвтрүүлэгтээ та хамтдаа байгаад баярлалаа. Та бүхэндээ нэвтрүүлгийн ерөнхий өвдөг штеп танилцуулъя. Танд болон танай гэр бүл амьдралын шинэ хэм маяг аз жаргалыг биелүүлэх Maxmall ихтэлгүүр. Sound of Mongolia. Даласын хамгийн анхны брэнд болох T20 брэнд. Ингээ үзэгчдээ та бүхэндээ болон Skyline хамтдаа бүгдэнд нь баярын өдөр. Энэ жоохон юу вэ гэхээр бид хоёрын гарт байгаа T2 маань 10 нас хүрсэн байна. Ингээ T2-ийнхоо хэрэглэгчтэй бүгдэнд нас төрсөн өдрийн мэндийг хүргэе. Залуучууд та бүхэн бүгд хүслээ. Та бүгдийг төлөөлж бид хоёртой адилхан зэрэгцэн болоод хүслээ шийнээд энэхүү хоёр таг үлээдэг хол. За нэгээрээ энэ. За ингээд дээр нь Skyline хамтдаа маань T2-ийн залуучуудаа бас нэгэн том сюрприз өгч байгаа. Энэ бол анхны мессеж өнгөд үйлчлэг карт гаргасан байна. Тэгээд энэ хүн үйлчлэгээр яг хэрэг T2-ийн хэрэглэгчдээс 2 азтай шалгаруулж Лондонгийн Олимпиад авч явахаар ийм гоё том шагналтай ийм гоё 10 жилдээ зэрэг ийм цаахан том сюрприз барьж байгаа юм байна. Ингээд хэрэглэгч та бүхэнд бас анхны мессеж өнгө гэдэг картыг танилцуулсандаа би бас түүхийн зүгээс том таатай байна.
За ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч залуусын анхны брэнд Dihor. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. Sound of Mongolia. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч Sound of Mongolia. Залуусын анхны брэнд Dihor. Шопинг хийх гайхамшигтай Max Mall. Ингээд 348, 300, 329, 334 дугаартай оролцогчид маань дараалал хүлээж дууга бэлдсээр шалгаруулалтын тайзнаа гарлаа. Гэсэн ямар дуутай байна? Ямар дуутай байсан? Та нар надад итгэхгүй. Өөх, нүд жоохон харахгүй болохоо жоохон урагшаа болчихоо. Одоо ястаа гоё тодроод ирчих. Та нар надад итгэхгүй л дээ гэдэг одоо янзын дуусган байгаа зү. Хайрамлаж шүнжи ярилцахдаа хажууд минь чи жаргалтай байсан хамгийн сэтгэлмэн чам руу уурсаж хонсон үнэн чүү гэж үсгмэ саран чи бит хоёрын гэрж болоод ихэрлэд цогсон зүрхнэ хайрамсаж жаргасан. Сайхан шүлэг уншсан баярлаа. 300 ч нь бол 300 баймарын Тэнцсэнгүй. За тэнцсэнгүй сайхан. За баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий бэлтгэгч шопинг хийх гайхамшигтай Max Mall. Батманлаа байж байгаарай. За энэ дууг шүү дээ манай болдоо 99 онд зохиосон юм. Тэгээ энийг яагаад зохиосон гэхээр эхнэр нь манай болдог эхнэр энэ шинхэн байлаа. Тэгээ халуухан байлаа. Тэгээ эхнэр нь гадаадд нэлээ удаа хугацаар сураад ажиллаж исэн үе. Тэгээ болдоо маш их санаж битгэрж исэн тэр сэтгэлээ энэ дунд шингээсэн шүү. Тэгээд тэр санах гэдэг ч юм уу жаргал юм байна гэж. Энэ талаас нь бодоод мэдрээд дахиад эхлэт ихтэй. Сэтгэлээсээ алдурсан хайр дурлал санаанаас минь отгаар биний хонго. Болсон. Сонсмаар л байсан юм. Үгүй удаа яагаад яах вэ? За яг нөгөө дуучин хүний хоолой биш вэ? Зүгээр сайхан сонсогч хүний дуулдаг хоол. За ингээд үнэчгүй. За тэгвэл. Миний хувьд үгүй. За би үгүй гэж. Шаунд оролцсонд их баярлалаа. Үгүй. За баярлалаа. Нэвтрүүлгийн нэрэлтгэгч Sound of Mongolia. Алганы чин дэргэд тогших зүрх хүрэхгүй би зогсон. Учирлан хэлэх үгээ имхэл чадахгүй нэ уучлаарай. За батлгөнөө. Батуул шүү дээ. Батулгөө биз дээ. Туул 334. Тэ? Батулгөө. Юу? Батуулаа. Чи 150 сая төгрөгийн гэрээ дээр гар үсэг зурх дууч биш вэ? За дуулах чадвар чинь арай биш юм байна гэж хэлж байгаа шүү. За энэ биш бид нэг сайн дуулаад ахт нь яваад байгаа юм байхгүй. Тэгээ чи бол зөв сонсогчийн хэмжээнд бол байна. Ажлаараа тэнцэхгүй. За ирсэн их баярлалаа Батуулаа. Агуу их ухаантнууд л өмнөө зориг тавьдаг. Бусд нь хүслээ дагаж амьдардаг шиг залуусаа хүсэл мөрөөдлөө дагаж хүссэн бүхэндээ хүрч яваарай. Харин дараагийн оролцогч бол эмчч болно, эх орныхоо нэрийг гаргасан дуучинч болно гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн 282 дугаартай Сүхэрд нь бэлэн болжээ. Ямар дуутай ирв? Агимагийн надаас ч. Чи эрүүл мэндийн шинжилгээний хэсэг бол лөө. Тэ ангаах гэсэн үг тэ. Дөрөвдүгээр курс чи юуны анги? Имчилгээний анги. Имчилгээ. Тэр ангаах тийм их завгүй байж байгаа чи хажуугаар нь дуу бэлтгэхийн зав чам гарах уу? Гарна шүү. Хэрвээ чи магадгүй чи шатчаа дахиад яваад агтсан одоо 2 дугаар шатн дээр гэх юм бол асар их бэлтгэлж байгаа юм байна. Чи өөрөө дуугаа сонгохгүй. Цаанаас нь дуу хийж өгнө. 3 дугаар шатны ямар 4 шатн хамтдаа амьдраад ингээд явна. Ингээд ихлээр урлаг бол бас нэг талын айгүй их олон юм золиодох шаардлагатай болдог. Тэгээд дээрээс нь шагналын сан 150 сая төгрөг гэж. Энэ бол тийм баг мөнгө биш бах. Асар их мөнгө, асар их боломж олох тийм мөнгө. Тэгэхээр би чамайг ангаах тийм давхар тэгж явах тийм юу гарах болоогүй юу? Ямар ч сан дуулаад үзье те.
Тийм учраас бидний шудраг шүн. Яагаад тэгэхээр чи эсвэл сургуулаа сонгох хэрэгтэй, эсвэл үнэхээр мундаг бол дуугаа сонгох хэрэгтэй гэдэг байдлаа шүн. Тийм учраас чи тэр нэг омдох хэрэггүй. Тийм учраас чи маш сайн дуул бидэрт үзүүлэх хэрэгтэй. За тэгээд дуулгаас нь жоохон сэтгэлийн дарамт төгсөн бол ингээд хоёр найзынхаа өмнөөс уучлаарай. Хийчихээ. Тэгээд хамгийн атаклсан бол за тэгээд юу чаддгаа үзүүлээд хийцээ. Би уу чамд хэлцүүл. En ramlombi nekveng hondig darsen dorul hulchurli Ömem derla chibit khoaltsaj az jargli khamt khasan irgi jirin ge dalsikchi zarson khuni notiktur kharta uchrayu nadasun te kharyumu Хүлэт судаг намайг мартаю зүбүрүг чамаас хагагүйч зөвхөрч бай сэтгэл минь зүнгөрөө чамайг ирэхгүй мэдэрсэн хармид халуун биш байсан уу ганцаардан бавуу Үнэндээ ятгаж надаас яваад өрөмдрөл хах болбоо Хүний нутагтөө хартай учраа юу За ер нь бол болж шүү. Ер нь бараг сургуулиас нь гаргачихсан юм. Гисэн бодож суучихлаа. Үзүүлээд өглөө. За тэгээ хамгийн гоё одоо давуу тал гэх юм чи нэг аюу гоё нюансыг бол аюу ойлгох юм байна. Тэгээд бас өөрийнхөө нуглаануудыг өөрчилсөн байна. Энд чинь бол аюу давуу тал хүнээ. Заавал агийн магийн гэсэн нуглаа биш. Яг л өөртөө эвтэйх нэ баг эртөө үнэ дуу болгоод болж байгаа байхгүй юу. Би нэг өөрөө бичлэгнээр байсан бол аюу сайн мэдээд байна. Тэгэхээр яг чамд бол тийм давуу тавдлууд аюу харагдаж байна. Хоолоо бол их тийм бас бой бандд тийм зохицохоор гоё тембер бас байна. Тэг. Баярлуулж шүү. Нэг юм сонсохоор ингээ баярлдаг шүү дээ. Тэр чинь өөрөө татах тийм тембер гэж байдаг. Хүний чихийг бас нэг тийм өрмөгц. Одоо ингээл бид нар чинь бас нэг 2 3 өдөр шүүгээл явж байхад бол ингээл шал өөр тембер шил орж ирж байгаа байхгүй юу? Чаа ингээл дуулж хат эний зүрэл хэлчихсэн шүү дээ. Зарим хүмүүс ингээл уур хэлчихсэн шүү дээ. Амар уралдсан шүү дээ би тэгтээ. Тэгэхээр энэ бол тэгтээ тийм их амар лаг бол бас биш шүү. Тийм давуу талууд бол харагдаж байна гэж хэлж байгаа. За шууд өнгөрөхөө тэгвэл. За тэгээд. За миний нүд тийм тодорхой. Тийм би бол 2 дугаар шатнд орвол. Орноо. За нэг юм биш вэ нэ. Бас л нөгөө хамарлуугаа их оруулах юм. Дуулж байгаа миний чинь хүн гэдэг жоохон хамарлуугаа оруулаад шүү. Тэндээ анхаараа за. Одоо гой задгаа. Одоо. Чи одоо нуруугаа үрж битий дуул. Чиний хоолой чинь нуруугаа үрж дуулах дуу хоолой биш вэ? Чиний дуу чинь ингээ бүр халаад ингээ бүр үсээ зулгаагаа шид бидрэлүү шидээ. Ингээд гоё ингэж дуулах хэрэгтэй шүү дээ. Одоо чөлөөтэй гоё. За камертай гоё шоунда. Автомобиль. За. За баярлалаа. За өнөхөр өөртөө хэлээ. Манай 282 дугаартай сүх хөвч. Сүх хөвчлээ. Сүхт манай сүхэн маань өөртөө хэлээ байсан мэдээж тэ. Дээр нь бас манай шүүгчтэй маань бас магнат нар гих шиг боллоо. Жишээлбэл одоо өөрөөр хэлсэн дээ, бод шүүгч хэлсэн дээ. Тэрийг бол ерөнхийд нь ойлгож байгаа тийм. Гэхдээ энэ дээр хагас байлууч тийм тийм байж болохгүй. 2 дугаар шатнд мэдээ сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй тийм. За ямар санагч юм? Эхний шаттай үзлээ. Тэр бас магтаалаа. Сайхан санагдчих. Тийм. Сайхан. Үзэгчтэй бивж байгаа хүмүүс юу шиг. Найзуудтай бүгд хайртай шүү. Та нар шүү даг. Тийм. Чи бүр л тийм. За нэг 2 дугаар шатнд үзлээ. За тэгшээ сайн байна. За тийш явах. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр зориглон ирсэн Чингүн, Хинүн билэг, Нэргүй, Ганц Цодмон, Сүхэрдэн нар өнөөдөр тэнцсэн гэсэн сайхан мэдээтэй буцлаа. Шилдгийн шилдэг, шинээр төрөх, шин залуу хамтлагийн гишүүд тодорох мөч нэг алхмаар ойрцоор л байна. Аз наалгандаа багтаж ядсан авиас бэлгээрээ бусдыг гайхшруулсан авиаснуудыг Камертон 2 хайж байгаа. Ирээдүйн урлагийн их тогоонд хин гэдэг аавын хүү багтах болоо. Үзэгчдээ Камертон 2 шоу маань энэ хүрээд өндөрлөд байна. Үзэгч та бүхэн илүү их хүсэх юм бол манай нэвтрүүлгийн авиасны вебсайт болох
3w.cameraton2.mn гэсэн сайт руу хандах боломжтой. Мөн давхар Facebook дээр Cameraton 2 гэсэн пэйж идэвхтэй ажиллаж байна. Ингээ үзэгчтэй та бүхэнд өнөөдөр оролцсон оролцогч маань та бүгдэнд нь таалагдсан байхаа гэж итгэлтэй байна. Ингээд маргаашийн дугаар хүртэл баяртай.